төр уучлаарай. Миний дүнсээс айгүй ойлгох. Яагаад гэвэл хэдхэн жилийн өмнө байлддаг аим хос төгсөх. Гэтэл одоо бүр ингэж улаан цагаандаа гарч ирж байгаа байхгүй юу? Маш харгас, хайр гамгүй тийм бодлоо явуулдаг. Бовсгол байсан юм уу? Ерөнхийлөгч нарт айгүй амь оролдог. Тэгээд ерөнхийлөгч нь айгүй шоронд ордог. Бид нар хоорондоо бие биендээ мөнхийн дайсан. Тэгэхээр оршин тогтнохын тулд, амьд үлдэхийн тулд, тэсч гарахын тулд хамаг хүчээр зориулж явах хэрэгтэй. Энэ нөхцөл байдал их жилүүдэд улам их хэцүү. Энэ дүрм хэдэн мянган жилийн өмнө ч тийм байсан. Одоо ч хэвээрээ ирээдүйд ч тийм байна. За сайн байцгаана уу. Гэрэн подкастын мөн ээжт нэгэн дугаар эхэлж байна. Үзэж байгаа энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. За өнөөдрийн зочин бол онцгой зочин байгаа. Буян цогтаах маань хүрэлцэн ирсэн байна. Геополитик судалдаг. Тэгээ маш их сонирхолтой ярианд өрнөлдөг тийм. Би өмнө бас таны яриаг үзчихсэн. Тэгээд сүүдэд яг ажил ихтэй болохоор зарим яриаг нь үзэж амжихгүй байгаа. Тийм болохоор яг өөрөөс ч ингээ уулзаад бас сонсоод бас сайхан байна. Тэгээ та өөрийгөө ихлээр тавчхан танилцуулаад өгөөч. За уунаа өрсөнд баярлалаа. Уугнагийнхаа хийж байгаа хэлийг дэмжиж одоо шин тутам хөгжиж байгаа подкастыг нь бас дэмжье гэж би бас хаяа өөрөө подкаст хийхийг оролддог учраас тэгээд дэмжих санаагаар ирлээ. Тэгээд за би уг нь бол инженер хүн. Тэгээд сүүлд одоо төрийн ажлын төр хийж явж байгаад тэгээд яг өөрийнхөө хүсэл сонирхлоор энэ олон улсын харилцааны чиглэлээр стратеги судлал, геополитикийн чиглэлээр бас мэрэгшиж байгаа ийм байна. Тэгээ одоо энэ чиглэлээр бас хаяа багсаг судалгаа хийх, ном орчуулах, ном бичих иймэрхүү ажил хийж байгаа. Тийм, оюуны их ажил хийж байгаа тийм. Ер нь бол оюуны ажлын бас онцлогуд байгаа. За тэгээд ахаасаа ингээд ерөнхийдөө яг л сонирхож байгаа юмуд асуугаад явчих гэж бодож байна. Тэгээд би яг ингээд геополитикийн тухай ингээд урд нэг сонирхдаг байсан. Тэгээ ер нь маш том сэдвчтэй өргөн хүрээний тухайн улс орны хамгийн л мундаг эрдэмтдтэй тэрэнд ингэж толгойгоо ажиллуулж явах хэрэгтэй тийм маш том сэдв байгаа. Тэгээд одоо ингээд орчин цагт нөгөө нэг энэ дэлхийн одоо геополитикийн нэг юм хямралж гэх юм уу нэг юм айгүй том асуудлууд үүсч эхэлчихсэн тийм. Цаг үетэй бас холбоотой асуудал эхэлчихвэр санагдаад байна. Тэгээд Америк гэрмээр юм л да. Америк одоо үнэхээр бужигж юм. Америкийн үүр гэлтгэдтэй сая би ингээд сонсож байгаа хгүй хэдэн их $80 гэж үү тийм. Бүр ингээд тэрнийхээ зүгээр хүүгэнч төлөөд яваад энэ ч гэлээ тийм. Бүр ингээд ерөнхийлөгч нь хүртэл юм сандарсан байдалтай харагдаж байгаа шээ тийм. Тань Америкийн энэ дотоод хямрал үр энэ хаанаас эхэлж вэ? Энэ өдрийн цаашдаа яаж шийдэгдэх бол энэ дэр дүүдээ нэг тодорхой хэмжээний тайлбар өгөөч тийм. За тэр геополитикийн хямрал гэж өөрөө хэллээ. Ерөнхийдөө тийм болж байна. Дэлхийд даяар. Тэг үе ийм зүйл тохиолддог л доо. Дэлхийн түүхэнд байж байгаа л одоо дэлхийн дэг журам өөрчлөгдөнө. Тэгээ нэг хүчтэй улс гарч ирэл өөрийнхөө нөлөөг тогтоогоол. Тэгээд нэг тодорхой дэг журам тогтоод тодорхой хугацаанд инх тайван цаг үе үүснэ. Тэгээ явж байсаа дахиад нөгөө улс чинь сулраал нөгөө тогтсон дэг журам чинь өөрчлөгдөөл ингээл одоо давтагтаад байдаг нэг ийм түүхийн цикл байна. Тэгэхээр одоо яг энэ үе бол үндсэндээ тийм хямралын үе, шилжилтийн үе таарчхад байна. Нэгсэндээ 1945 онд одоо үүсэж тогтсон Америкийн нэгдсэн улс төвтэй дэлхийн дэг журам өөрчлөгдөж эхэлж байна. За энэ нь өөрийн чинь хэлснээр Америкийн нэгдсэн улсын сулралтай шууд холбоотой. Америкийн нэгдсэн улс мэдээж их өртөө санхүүгийн хувьд жоохон дарамттай болж ирж байгаа. Тэрнээс гадна нийгмийн дотоодод бас өчнөө олон асуудлууд байна. За дэлхийд даяар тогтоосон дэг журам нь бас суларч эхэлж байна. Тэгээд олон асуудлууд байна. За өөрөө бол замбраагүй их өр болсон 30 хэдэн триллион тийм ээ доллар. Тэрний нэг жилийнх нь үрийн хэмжээ бараг $1 триллион. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах зардал их чинь $1 триллион орчим өгөж очдог. Бараг гарч иж магадгүй. Сүүлийн үед улам ихсээд байна. За тэгэхээр тэрнтэй тэнцүү тийм хэмжээний мөнгийг жил болгон нөгөө зээлдэж авсан газруудаа төлнө гэсэн үг шүү дээ. Америкийн нэгдсэн улс ч одоо бонд гаргаад тэрийг одоо бонд гаргана гэдэг нь одоо айлаас мөнгө зээлдэж гин гэсэн үг. Японоос тийм ээ. Хятадаас гэдэг ингээ зээлдэл. Тэрэндээ жил болгон хүүгийн төлбөр төлнө тийм үү. Тэгээ санхүүгийн хувьд маш таамттай байгаа нь үнэн. За тэрнээс гадна ерөөсө бүх талаар хүчинд суларч эхэлж байна л да. Яа, бүх талаар. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын нөлөөлөл гэдэг юм чи одоо
эд үедээ бол одоо Америкийн нэгдсэн улс гэхээр зэрэг л одоо бүх хүний мөрөөдөл шиг л бүхэн л одоо тэнцээ Америк болчихсон мөрөөдөл гээл те. Америк мөрөөдөл гээл тийм. Тэр нь баг л одоо дэлхийн мөрөөдөл болж байлаа шүү дээ. Одоо бол тийм биш болж л дээ. Дотооддоо нийгмийн асар олон асуудлуудтай ерөнхийдөө нийгэмд байхгүй болсон. Аимшигтай байгаа тий. Яг судлахаар. Одоо нэг хэсэг бид нар ярьдаг байлаа шүү дээ. 90-ад оноос хойш Оросын эдийн засаг ус сулраал нийгмийн тэнд байхгүй бол архитектурт замбраагүй одоо ажилгүйдэл гэл ингэж ярьдаг. Тэр бүх юм Америкт байж байгаа. Яа. Тэрнээс хэдхэн их тийм одоо харт амхны асуудал. Хотууд ерөөсө тэр чигээр ингээл зомбинуудаар харт амхин нэрвэгдсэн хүмүүсээ дүүрсэн. Бичлгүүд явуулаа тий. Тийм ээ. Тэр бол одоо манайхан харж л байгаа. Тэрийг мэдээж энэ дэлхийн том хэвлэл мэдээлэл гаргадаггүй. Бид нар сайн мэдэхгүй. Очоод үзэхэд бол үнэхээр нүд халтрав. За тэр цагаан эрт хүмүүс нөгөө мундаг дэлхийг тэргүүлэгч Америкийн нэгдсэн улсын одоо уугуул гэх юм уу яг цагаачлалын ус чиглэл уугуул иргэд хэдэн үеэр байж байгаа тэр хүмүүсийн амьдрал хот хөдөөд одоо ямар байна вэ гэд хараад нүд халтрав. Тай хөрийн биер харсан уу тий. За тэгээд тэр одоо ерөнхий одоо хөгжлийнхэн төвшин маш доогуур. Очоод би гайхажсэн шүү дээ. Нөгөө дид бүтцэнэ тэр зам мам бол үнэхээр хэцүү шүү. Тэр би жаа Японд удсан хүн. Японтой харьцуулчихлаа юм да. Маш хэцүү. Юу вэ гэж одоо. Би ч одоо нөгөө Холливуудын кино шиг төсөөлөд байгаа шүү дээ. Би 2000-ад оны ихээр л анхуд очижсэн л да. 2000 он гараад Японоос очижсэн. Тэгээд одоо энэ чи ямар хэцүү юм бэ? Одоо бол тэр 2000-ад оны ихээр чинь яг нөгөө хоёр өндрийн чинь нураагаал тийм ээ. Тэрний дараа терроризм эсрэг дай хилцсэн тиймэрхүү үе байсан. Гэтэл одоотой харьцуулахад бол хамаагүй дээр байж. Ер нь тиймэрхүү. Тэр үчин бас эд үе байсан шүү дээ бас л тий. Тий эд үе л дээ. Тий дажгүй байсан. Одоо бол бүр хэцүү болсон. Тэр энэ бол одоо Америкийн нэгдсэн улсын сулрал бүх талаар явж байгаа. Тэгээд тэр үрийн асуудал бол тиймэрхүү дарамттай. Тэгээд энэ мэдээж одоо тэр улсын сулралыг улам юу яа. Одоо жил болгон улсынхаа төсвийг батлах гэж бөө хэрүүл болдог тийм ээ. Тэгээд засгийн газрынхаа үйл ажиллагааг хаах түрэл тулж байгаа явдаг штэ. За тэгээд энэ сулрал нь дороотл нь бол нэлээд удаа явна л да. Одоо өнөө маргаашгүй шууд ингээл Америкийн нэгдсэн улс нураад унчна гэсэн юм бол байхгүй. Тийм дээ. Трамп ерөнхийлөгч бол энэ улсаа хүчтэй буцаагаад хүчтэй болно гэдэг үрээтэй. Тэгэхээр Америкийг л нэгдүгээр тавина гэдэг ийм үрээтэйгээр одоо хоёр дахь дундааны завсралтаар хоёр дахь үеэ эхлээд явж байгаа тийм ээ. За дашрамд хэлэхэд Трамп бол маш зөв бодлого явуулж байгаа. За өмнөх Байдений одоо тэр фракцийн бодлого бол Америкийг улам л доош оруулах чиглэлийн бодлого. Одоо миний бодоход тийм бодлого явуулж байсан. Трамп бол тэр даяаршлалын эсрэг концепцээр улс орноо өөдөн татъя гэсэн ийм бодлого концепцтой. Тэрэн дээр баттаа зогсдог одоо ерөнхийлөгч юм байна. Яг ерөнхийдөө өөрөө тийм entertain маягийн хүн учраас ингээд яриан жоохон өөрсдөө ингээд жиг сажиг юмдаар худлаа ярьдаг энэ тал байвч ерөнхийдөө их тийм чигч шулуун хатуу зөв ийм концепцтой явж байгаа. Консерватив маяг. Өөрөөр хэлбэл даяаршлал тэгэл дайны дэлхийн арчил гэдэг тийм том юм яриад байхгүй. Бид нар бол зөвхөн Америкал бодно гэдэг одоо бодлого хэрэгжүүлж байгаа. За тэр нь ч зөв. За тэр нь ч угаасаа бүх улс төмний хувьд улс орны хувьд нэг адилхан байх ёстой тийм л бодлого хэрэгжүүлж байгаа юм. За тэгээд энэ Америкийн сулрал бүх чиглэлд явж байгаа эдийн засагч тэр гэхдээ Америкийн нэгдсэн улсын тэр хүчрэх байдал бол хэвээрэл байгаа. Америкийн дэлхийн одоо нэг номерын хүчрэх улс хэвээрэл байгаа. Энэ бол ингээд аажимдаа сулрал бол ингээд аажим явагдана. Магадгүй нэг 10 жил 20 жил одоо явагдана. За тэрнийг хадгалах одоо тэр сулралаа зогсоох одоо дээшээ болж игэл дээшээгээ чиглэлд оруулахын тулд Америкчууд өөрсдөө хичээж байна. За тэхийн тулд бусад өрсөлдөгч улсууд бусад өрсөлдөгч гүрнүүдийг бол сулруулах бодлого явуулна. Тэр нь ч одоо өнөөдөр ажиглагдаж байна. Тэгээд тэр тухай одоо уншиж мэдээ гэвэл энэ номноос эхлээд яг геополитиклаас нь гэвэл энэ номноос уншиж болно. Японы өөрчлөлтөнд зориулж одоо авчирсан бэлгэлэн заа. За маш их баярлалаа. Дараа нь харуулчих. Фужи Генжи гэсэн байна тий. Генки гэсэн байна. Энэ их таалагдж байна. Энийг ер нь унших хэвээр. Цаг үе бид ч юусэн мэдчихэхгүй болдго юм байлаа. Яг ингээд энэ цаг үеийг дагаад энэ геополитикийг дагаад нөхцөл байдал те бизнес одоо юу гэдэг бүх юм өөрчлөгдөж идэг болохоор
та бүхэн бас энийг сонирхоод аваарай гэж хэлмээр байна. Түүнээс уншина. Тэгээд дүүд нь ингэж бодогдоод байгаа сүүлдээ Ромын нэг уналт байсан шүү дээ. Тэгэл Ром ч гэхдээ бас нэг сулраад ирэхээр нэг хурдан унчаагүй юм биш шүү дээ. Бас ингээл нэг унах гад ирэнгүүтээ бас нэг хаан гарч ирээл үзэлцээл тэ. Тэгэл ингээл явсаар гал гэхдээ өөрх ингээд цагийн аясаар нурс энтэй ер нь жишж болох. Ромтой ер нь жиших зүрлэл байгаа ер нь Америкийг ер нь. Ерөөдөө болно. Тэгэл их гүрнүүдийн одоо дэглэм жанжлал одоо ингээл хаажим одоо явагдаал. Тэгээд өөр нэг жанжлагч гүрэн өрсөлдөгч гүрэн гарч ирэл ингээл явагддаг одоо түүхэн жамтаал да. Тэгээд түүхийг ингээл геополитикийн үүднээс харах юм бол нэг их гүрэн гарч ирээд 100 жил 200 жил болоод ингээ байж өрсөлдөгч гарч ирэл. Тэгээд тэдний хоорондын сөргөлдөөн тодорхой хугацаанд үргэлжлээл. Тэгээд дэглэм солигддог ийм галбар түүхийн галбар бол ингээл давтагтаад байна. За сүүлийн одоо өрнөдийн чинь түүх бол одоо их Монгол гүрний дараа л эхэлж байгаа юм да. Тэгээд их Монгол гүрэн ингээд одоо хүчин сулраснаас хойш 500 жил өрнөдийн ноёрхол өрнөдийн соёл иргэншил одоо ерөөхдөө дэлхийд ноёрхож байгаа. Яг Монголын Монголыг залгаж гарч ирсэн юм тий. Далайн ер нь дэлхийн түүхийг бол их Монголын үе тэгээд их Монголын өмнөх их Монголоос өмнөх үе их Монголын дараах үе гэдэг ингээд хувааж болно. Их Монголын өмнөх үе их Монголын үе тэгээд их Монголын дараах. Их Монголын дараах үе гэдэг бол энэ барууныхны соёл иргэншил лавмгаалсан. Тэгэл одоо бид нар мэднэ Испани, Голланд, Англи, Франц гэх тийм ээ. Ээлжиж ингээл солигдоол тийм ээ. Тэгээд өмнөх одоо Ромын үед чинь дараа нь Перс энтер, Герман энтер өрсөлдөж нөгөө улсыг чинь сулруулаад ингээд гараад шүү. Тэгэхээр Ромын сулрал өнөөгийн өрнөдийн Америк тэргүүтээ энэ өрнөдийн жанжлалын сулрал хоёр ерөөдөө төстэй. Эдийн засгаараа, үзэл санаагаараа за эв нэгдэл нь суларч байгаа. Тэгэл ингээл харах юм бол олон төстэй зүйлүүд байгаа. Ерөнхийдөө тэр хүч гэдэг юм маш чухал ойлголт байдаг. Энэ олон улсын харилцаанд альва төр гэдэг юм чинь ерөнхийдөө хүчин дээр л төвлөрдөг. Хүчтэй байж төр ус болж гарч ирдэг. Тэгэхээр энэ хүч бол мэдээж материал хүчнээс гадна тийм ээ. Эдийн засгийн хүчнээс гадна оюун санааны хүч чухал. Үзэл санааны хүч чухал. Санааны хүч. Тэгж энэ хүч гэдэг юмар төр үүсэж бий болдог. Тэгэхээр тэр хүчин сулраад эхлэхээр л одоо тухайн улс гүрэн ингээ сулраад дороотоод мөхөл рүү явж байгаа. За тэгэхгүй тулд л одоо бусад устайгаа өрсөлдөгчтэйгээ үзэлцээл тэгээ давж гарах нөгөө талаас сулруулах нөгөө тал сул байж ивэл харьцангуй би хүчтэй болно доо тийм ээ. Тийм учраас энэ суларч байгаа улс гүрэн нөгөө улс гүрнүүдэд сулруулах бодлогыг эрчимтэй явуул. Тэгээ дайн шинээр дайн хийн гэх мэт. Тэгэхээр яг л тэр үзэгдлүүд өнөөдөр болж байна л да. Энэ нөхцөл байдал ирэх жилүүдэд улам л хурцсан тий. Яг одоо бол ерөөсөө ингээл улам ирчээ авч байна. Нөгөө нүүб төвтэй 1945 оноос хойш бий болсон энэ дэлхийн дэг журамч нь ерөөсөө хүчингү болчлоо шүү дээ үндсэндээ. Нүүбийн үүрэг оройол бол ямар ч байсан дайныг сэргийлж зогсоох тал дээр бол ямар ч үүрэггүй л харагдаж байна тийм ээ. Украины дайн дээр бол ямар ч үүрэг оруулахгүй. Нүүб хаанч байгаа юм бүүм тийм ээ. Дайны ихэнх үед нэг хэсэг санал хураалтын нэтээр юм явуулаад жоохон тиймэрхүү байсан. Одоо бол ерөөсөө сургаггүй. Ямар ч үүрэг оруулаагүй болсон байна тийм ээ. Тэгэхээр их гүрнүүд хоорондоо ярьж байна. Америкийн дээр одоо дуу хоолой гаргаж байна. Орос Америк хоёр л одоо энэ Украины дайныг шийдэх гэж байгаа юм шиг яриа хэлцээр явагдаж ш тийм ээ. За нөгөө талд нь 3 дахь тоглогч байсан Европын холбооны улсууд бол ерөөдөө одоогийн байдлаар хэлцээрийн ширээнээс ингээд байхгүй болчлоо. Бид нэр зайлуулчих чинь л да. Украин өөрөө бол одоо тоглоомын улс болж хөвчөд. Зеленский одоо хүчин өөрөө хүчин төгөлдөр хууль ёсны одоо ерөнхийлөгч биш яг болчихсон. Тэгэл дайны талбар болчлоо. Тэгэхээр одоо яг энэ нөгөө хямрал нөгөө юм чинь л одоо нэг том одоо халуун цэг нь Украин болчиход байна тийм ээ. Одоо ер нь цаашаа маш олон цэг рүү орох шинжтэй байгаа те ер нь та ер нь тэр гэж бодож байна. Ерөнхийдөө Америкийн нэгдсэн улсын гол өрсөлдөгч нь Хятад. Тэгэхээр Хятад Америк хоёрын хооронд одооноос эхлээд ойрын ирээдүйд энэ хоёрын хооронд гол өрсөлдөөн, гол сөргөлдөө явагдана. Хэсэг явагдана тий. Тэгээд одоо эндээс нэг
жоохон нарийн ярээр ормоор санагдаж л да. Одоо энэ жижиг улсуудыг энэ том гүрнүүд дайны талбар зарим болгож чадчих тэ. Тэрний ард их нарийн юм технологи бас явд юм байна гэж хараад байгаа хгүй. Үзэр сутлын тэ. Их л нарийн юм тэр шургаж орж иж тэр улс орон тэр дайны талбар болох бас нэг тийм бэлтгэж чинь л да. Тэгэхээр та энэ тал дээр нэг жоон тайлбар өгөөч тэ. За Яаж энэ процессыг бас явуулж чадаад байна? Яаж явагддаг вэ ер нь? их гүрнүүдийн сөргөлдөөн гэдэг бол тийм хайр найргүй тийм дүрмээр явагдана. Өсөө чи юу би юу өхүүс ихүүл гэдэг. Тэнд ямар нэг ёс суртахуун тийм зүйл бол байхгүй. Төр уучлаарах. Энийг дүнсүүлд айгүй ойлгох. Яагаад гэхээр хэдхэн жилийн өмнө байлдан гэхэр бүр амар хос сэтгсэхгүй. Ой баг нүүб мөв хүний ирэх юу мүү гэл те. Сто баг нэг юм гоо шудраг бас байдаг. Харчлын үе. Гэтэл одоо бүр ингэ улаан цагаандаа гарч ирж байгаа байхгүй. Тэр энэ бол энэ дүрм хэдэн мянган жилийн өмнө ч тийм байсан. Одоо ч хэвээрээ ирээдүйд ч тийм бай. Энэ бол үргэлжлэн дүрм бол одоо дэлхийн усуудын одоо амьдрах алтан дүрм баггүй. Алтан дүрм нь тийм. Чи би өөрийгөө л хамгаалахгүй бол энэ нөгөө тал намайг хаална гэдэг. Тийм маш хатуу харгас дүрмээр энэ дэлхийд оршиж байгаа. Дэлхийн улс 200 гаруй орчим улс шүү дээ. Бид нар хоорондоо бие биен дээр мөнхийн дайсан тогтнох тийм. Тэгэхээр оршин тогтнохын тулд амьд үлдэхийн тулд тэсж гарахын тулд хамаг хүчээр зориулж явах хэрэгтэй. Тэгэхэд бусад эргэн тойрны улсууд бүгдээрээ дайсан болж харагдах ёстой, тэгж үзэх ёстой. Тэр тэгж үздэг л байна л да. Тийм ээ. Тэр хатуу дүрм чинь одоо ийл гарч иж ингэж хүмүүс ойлгож байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл үнэлдэ хэдэн жилийн өмнө чи юу одоо арчилсан, арчил хөгжсөн, технологи хөгжсөн ийм сайхан үе чи явн дайн бол дайныг коноптороор шийднэ. Монгол бол дайн болохгүй, танк бол хэрэггүй. Танк чи хэвээрэл байна. Шинэ технологийн дэвшлүүд байна. Дрон тийм ээ. Дрон голсон дайн болж штэ. За том маш өсрөнгүү одоо технологиудыг ашигласан одоо hypersonic одоо хуужингууд байна. Наривчлалтай маш наривчлалтай цохилтууд хийдэг ийм технологиуд байгаа. Гэтэ нөгөө мөн чанар бол ерөөс өөрчлөгдөөгүй. Нөгөө л хүмүүс хүн тэнд гол үүсгдэг хэвээрээ. Логик ерөөс өөрчлөгдөөгүй. Тэгэхээр хоёлын асуулт руу дахиад орохоор нөгөө жижиг улсыг талбарлахын тулд би ингээ хараад байгаа байхгүй. Маш нарийн бодлогоор тэр улсын нэг юм руу шургуулж тэ үзэл бодол. Тэр харгас дүрм одоо харгас дүрмээр ингээд хоорондоо тэмцэлдэж байгаа тэр орчинд их гүрнүүдийн тэр сөргөлдөөнд одоо жижиг ус хэрхэн өртдөг вэ гэхээр одоо хизээч хайрлахгүй л гэсэн үг. Одоо Украины хамгийн тод жишээ Украин тийм ээ. Украин ийм жижиг улс. Гэхдээ манайхтаас бол хамаагүй том шүү дээ. Энэ улс одоо өөрийгөө авч явж чадаагүй улмаас ингээд юу ч биш болж шүү дээ. Дайны талбар болоод бүртээ. Одоо энэ дайн одоо юу болж төгсгийг хин ч одоор тааж хэлхий аргагүй. Украин гэдэг улс байхгүй болчих болзошгүй тийм ээ. Аимшигт тий. Хуага зүгээр одоо эцэс явсаар байгаад ерөөс за танах цаад хэсгээ ав манайх наад хэсгээ авч гэдэг юм уу. Эсвэл 3 хуваach яаж гэдэг юм уу. Тийм юмд ч орж болзошгүй тийм ээ. Ямар ч байсан энэ улс бол маш одоо өргөдөлтөө хувь тавилантай очирч байна тийм үү. За өөр жишээнүүд жишээлбэл зүгээр Японы жишээг авъя. Японд өнгө саяхан одоо ерөнхий сонгуул боллоо. Парламентын доод танхим 500 гаруй одоо суудалтай тэр танхимын сонгуул болоод одоо нэг арчилсан либерал нам гэдэг нэг нам нь 316 суудал аваад ингээд үнэмлэхүүд давуу ялд байгуулж ин л да. За энэний өмнө нь Ишиба гэдэг нэг царай мото ерхий сайд байсан. Одоо нэг эмэгтэй одоо түүхэндээ анх удаа ерхий сайд болсон. Эмэгтэй ерхий сайд болсон Такаичи гэдэг ерхий сайд байж байгаа. За өмнөх тэр Ишиба гэдэг ерхий сайдын үед сонгуул болоод ингэ гарч ирэхэд энэ сонгуульд хятадын нөлөө их байлаа гэж ярьжсэн. За. Тэгээд хятадын талын хүн гараад ирлээ гэж. За ажиглаад байхад ерөнхийдөө тийм байсан. За одоо энэ Такаичигийн үед болохоор зэрэг Америкийн нөлөө нэлээд хүчтэй байлаа. Америкийн талын одоо бодлогоор энэ сонгуул Америкийн талын пракс илүү ял байгууллаа гэсэн ийм дүгнэлтүүд, ийм таамаглалууд явж ийн л да. Тэгээ боддоо тэр юу л их гүрнүүд Америк одоо хятад одоо Орос гэсэн энэ дэлхийн том жанжлагч одоо
1 2 3 дугаар зэрэглэлийн улсуудтай харьцуулахад Япон бол жижигт орж байгаа. тий. Уг нь 4 5 дугаар дэлхийн 4 5 дугаарт ордог эдийн засаг шүү дээ тийм үү? Тэгээ энэ улс жижигт ороод тэгээд тэр улсын эдийн засагт дотоод сонгуульд нь том гүрнүүд ээжлээд нөлөөгөө тогтоож ийн гэдгийг магадaltaй байх нь шүү дээ. Тийм. Тэгэхээр жижиг улсуудын хувь тавилан бол томуудаас шууд хамааралтай. Шууд хамааралтай тий. Бид нар бол ер нь одоо хүчтэй юм чинь өснөөр хийхтэй юм боломжтой. Тэгэхээр манайх бас тийм нөлөөнд дунд байгаа л гэсэн үг тийм ээ. Тэгэхээр жижиг улсуудын одоо эдийн засагт тэдний хяналтандаа байлгахын тулд том гүрнүүд юу хийдэг вэ гэх юм бол өчнөө юм ярьж болно. Зүгээр би ерөнхий тэр суур зарчмыг ярихад ийм байна. Украин бол хамгийн тод жишээ. За Японд хүртэл ингээд нөлөөлнө ингээд явж байна. Одоо Япон гэж бид чинь амар хөгжил дэвшил бодогддог шүү дээ. Тэгтэл тэр улсад хүртэл тийм амар нарийн юмнууд явж байгаа байхгүй. Тэнгүүд би ах эндээс яг нэг юуг ярмаа санагчлаа. Би хамгийн анх энэ яриг би юунаас сонсчихсан гэхэл их газрын бодлого гэдэг юунаас сонсчихлаа. Яг өмнө яг ингээд ном сонсч байсан л да. Тэгтээ зүгээр entertainment талаас сонсон гөр нэг асашөр гэдэг чинь манай одоо мундаг бүгд те. Японд явуулжсэн бүгд тэр тийж ирсэн байхгүй. Нэг нөхөр нөгөө арх угаад байжсэн чинь те. Чамааг их газрын бодлого харж байгаа шүү, дэмжиж байгаа шүү гэж хэлэхэд нь би уур хүрээд тэр ихтэй нохор шиг зодоод би асуудалд орсон юм аа гэж хэлсэн. Тэр над айгу гайхчихсан байхгүй. Пүүфт тийм амар юм цагаар ярьд юм багтаа. Юм их газрын бодлого бай тээ. Далайн бодлого гэдэг. Тэр яг дээр үдэлтэй. Тэгэхээр ингээд их газрын бодлого, далайн ингээд бодлого ингээд их нарийн юм тулаан бас явагдчих юм шүү тээ. Та энийг нэг одоо чинь Япон бол далайн гүрний юунд бодлогонд ор явчих хоёр нь. Тий, одоо энэ ном дээр байгаа. Далайн гүрнүүд, их газрын гүрнүүд гэдэг ингээд хоёр хуваагдж болж байгаа юм. За ерөнхийдөө их Монгол бол их газрын гүрэн байлаа. За их газрын гүрэн тэгээд тухайн үед одоо мэдгэж байсан их газар Евразийг бүхэлд нь хяналтанд авсан. Тэгээд маш том одоо даяарчсан дэг журмыг бий болгосон ийм том гүрэн байлаа. За үүний дараагаар өрнөд гарч ирээд тэгээд 500 орчим жил, 400 орчим жил өрнөдийнх нь одоо ноёж нь л та. За тэр юу гэсэн үг хэрэг зэрэг далайн гүрнүүд их газрын гүрнүүдийн ноёрхлын дараа далайн гүрнүүд гарч ирсэн. Өнөөдөр дэлхийг жанжилж байгаа Америк тэргүүтээ, Англи, Америк тэргүүтээ энэ өрнөдийн жанжил чинь далайн гүрнүүдийн жанжил гэсэн үг. Ноёрхол гэсэн үг. Тэрэн дотор Япон бол арлын улс, далайн гүрнүүдийн эвсэл дунд байдаг улс л да. Тэр үндсэндээ Америкийн хяналтанд байдаг. Япон Солонгос одоо их мэттэй тийм ээ. Би ч нүүр нэг Солонгост найжсэн гэжсэн тий. Солонгост ингээ илт мэддэг байхгүй. Америкийн цэргийн баазад байдаг тий. Америкууд амар хүндлэн, Америктаас айн бүр. Тэгээд нөлөөл нь илт мэддэг гэсэн л да. Америкийн нөлөө ингээ тий. Тэр одоо тэнгууд Японы дүн бас сайн мэддэг. Та тэгэхээр энэ өнцгөөс нь яриад Японд ер нь Америкийн нөлөөл хэр мэдрэгддэг вэ? Яаж явагддсан бол? За сая улс төрийн талаар товчтой байна. Ерөнхийдөө одоо колоничлалын нэг хэлбэр гэсэн үг. Нэг далд хэлбэр тий. Далд хэлбэр. Орчин үеийн колоничлал бол одоо өөрийн гэсэн хэлбэрээ болвол гэхдээ мөн чанар нь аль болоогүй. Япон, Солонгос их мэд улсуудыг өөрийн хяналтанд байлгаж байна гэсэн. За нөгөө талаас бас хэлэх юм бол энэ улсууд чинь бас манайхтай төстэй тийм бөөхөрний улсууд. Жирэг маягийн улсууд. Жирэг маягийн улсууд энэ тий. Тэнд улс төр эдийн засаг, үзэл санаа, нийгмийн үзэл санаа бүх л хүрээнд нь гадны нөлөө байгаа. Япон бол цагтаа маш том хүчрхэг өрн байсан. 1945 оны хүртэл Солонгосын яваагийг бүхэлд нь өөрийнхөө улсын нэг хэсэг болгочихсон байсан. Тусдаа одоо колони биш. Бүр яг засаг захиргааны нэгж нэр нь ингээд эзэмшижсэн. Тэгээ Солонгост бол одоо эдийн засгийн маш том сойруудыг үйлдвэр, аж үйлдвэржилт бүх юмыг нь бүтээжсэн. Ийм улс шүү дээ. 45 онд хүртэл Солонгос гэж улс байгаагүй. Хоёр Солонгос улс байгаагүй. Япон байсан гэсэн үг. Тэнд тийм ээ. Тэр утгаараа Солонгосын хоёр хойгийн чинь хөгжлийн төвшин их өндөр шүү дээ. Ер нь Аз улсууд харьцуулахад. Тэгэхээр Азийн бар болсон түүхэн тийм. Тэгэхээр одоо бол тийм далд колоны хэлбэрт орчихсон. Гэхдээ Япон бол хүчрхэг улс байсан тулдаа тэр одоо юм тийм амархан бас нурчихгүй хүн шиг. Гэхдээ нилээд нэрвэгдсэн ийм байдалтай байгаа.
нэлээд нэрвэгдсэн. Одоо хэд одоо либерал хэд чөлөөт үзэл номлодог, неолиберал талын юм ярьдаг. За эсвэл нөгөө талд нь үндэснийхээ үзлийг дээдэлсэн, үндэсний ашиг сонирхлоо дээдэлсэн, бид тусгаар тогтносон улс болох ёстой гэж одоо тэмцдэг жоон хөв хэмжээ нь бол бага л да. Тийм хуваагдлууд бол нийгэмд нь байна. Гэхдээ одоо үгийн одоо хүчрхэг тийм өөрийн гэсэн соёл иргэншилтэй ус учраас тэр онцлог нь бас тодорхой хэмжээнд хадгалагдаад байж байгаа. Саяны сонгуулиар бол хятадын эсрэг үзэл одоо нэлээд түглээ. Тэгж ажиглагдлаа. Яагаад вөхөр зэрэг хятадын засгийн газрын зүгээс, хятадын коммунист намын зүгээс Японы эсрэгийн Такаичи ерөнхий сайдын эсрэг нэлээд тийм хатуу бодлого сая шүүмжилт бодлого явуулсан. За тэр нь эсрэгээр одоо японочдыг нэгдэх тийм үзэгдлийг бий болгож ийн л да. Одоо та ингэж хэлээч Япон ер нь маш том сайн сүртэй байсан тул та бас ингэж эдийн зэрэгтэй сайн яваад нэгэд яг үн юм бэл. Ягаад тэгэхээр Солонгост ингэж альжаад мэддэг байхгүй. Техникийн нарийн хэлбүүд байдаг шүү дээ, тий. Барилга, марилгын одоо ингэж техникийн нарийн хэлбүүд Япон үнэтэй байхгүй даа. Үүр ингэж нутагцсан Япон. Тэнгүүд бид бүр хоорд ярьжсахгүй. Пүүх Японч чи ирээд Солонгосчдод бас их юм зааж байж байгаа тий. Тэгэхээр тэр 1900-аад оны үед Япончууд бас айхтар байсан байхгүй. Тэр юмдаг бүрт суулгаж ирсэн гэхээр. Тэгээд Япон Солонгос гэдээ ярьснаас Солонгос одоо нөгөө нэг юм ерөнхийлөгч нарт айгүй амь оролдог. За тэгээд ерөнхийлөгч нь айгүй шоронд ордог тий. Энэ бол яг нөгөө нөлөөлөл яваад байна далд. Байж болно. Хоёулаас нэг ярьж байж болно. Тийм магадлал байж болно. Тийм магадлал. Ерөнхийдөө тогтворгүй тийм байхуц нөхцөлийг үүсгэх тийм юмыг их гүрнүүд явуулдаг л да. Тэгэл яг хуу тийм жишээнүүд байна. Тэрийг задлаад ингээд ярих нь бас жоохон зохимжгүй. Хүмүүс доргүрний нэг судалж үзээд ингээд мэддэг л байх хэрэгтэй. Их гүрнүүд бол би түрүү хэлсэн. Маш харгас, хайр гамгүй тийм бодлого явуулдаг. Тэмцэл одоо бусад гүрний хяналтанда байлгах, сулруулах, нөлөөлөлөд тогтоохын тулд төсөн бүрийн арга хэрэгэлдэг тийм ээ. Тэр нь бол одоо нэгэн дээр Японч тэр, Солонгосч тэр шашны сектүүд их байдیں۔ Тэдний цаана нь одоо CIA-гийн одоо явуулга байсан, тэдний санаачлага, тэдний одоо операц байсан гэж ингэж яригддаг тийм таамаглууд байдаг л да. Тэр мэдээж ортой. Тэр хоёлын нэг ярьсан шүү дээ. Мууны ард хүртэл мууны шашинчир нь баг зөрүүд бас жоохон ерөөдөө CIA тэрийг бүтээсэн л гэж ярьдیں۔ Тийм ээ тийм. Израильд байсан тэр үүсгэн байгуулагч нь тэгээд Монголд ч гэсэн ороод ирсэн байгаа тий. Байгаа. Тодорхой хэмжээнд байгаа. Тэгэхээр бүхэл төрлийн одоо нөлөөлийн арга хэрэгслэр нөлөөлж байдаг. За манай ардчлал ч гэсэн одоо манай одоо эрхэм үнэт зүйл ардчлал маань бас л нэг тийм одоо хяналтын нөлөөлийн арга механизмыг агуулж байгаа шүү дээ өөртөө. Тэгэхээр за ингээд хоёулаа нэлээд гадаад орнуудыг одоо яг нэг Монгол руу бол ингээд орвор санагдаж байна л да. Монголд одоо ингээд Монгол шиг одоо манай жижиг улсууд нь ямар бодлого баримтлаж явах хэвээр мэдээж хэрэг том гүрнүүдийн нэг амар сөргөлдөөнүүд байна те шургуулж оруулдаг янз бүрийн юм манад ингээд ороод ирсэн байгаа. Тэгээд за залнаас эхлэмээр юм да ардчлалаас эхэлчмээр юм баг. Та нөгөө юугээд ч их бичдэг шүү дээ арчлал гэдэг те. Тэр надад айгу гой санагддаг байхгүй. Заагаараа нэг тийм сонио өгтэй арчлал гэдэг юм айгу утгатай үг санагдаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ингээ арчлалыг хоёлаа ингээ ярьж эхлэмээр байна л да. Би бас товчхон яри. За өнөөдөр геополитик ястаа шүү дээ. Арчлал бол одоо их гүрний геополитикийн нэг одоо хэрэгсэл, нэг зэмсэг мөн. Бид нар тэр арчлалыг, өрнөдийн арчлалыг ерөөсө орон дээд одоо их шүтэн болгож ингэж бүхний дээр тавьж мэдээж болохгүй. Бидний хэсэг тэгж явсан л да. Би арчлалын эсрэг хүн биш шүү. Арчлал бол надад мэдээж бид нарт их олон сайн зүйлийг өгсөн. Цааш өгөх бах. Гэхдээ улс хүрэн одоо геополитик судалдаг хүний хувьд хэрэг ойлгож явсан зүйл улс хүрэнд өөрөө өөрийгөө л бодох ёстой. Амиа л бодно. Өөр хинч туслахгүй. Энэ хатуу ширүүн одоо дүрмтэй энэ орчин нөхцөлд яаж амьдарч явах вэ гэхээр зэрэг өөрийгөө л бодно. Хараамаа л бодно. Өөр хинч туслахгүй. Тийм учраас үндэсний ашиг сонирхол гэдэг юм бүхний дээр байх ёстой. Арчлалыг авчаа тэрнийгээ дээр тавьчаад бид нар өнөөдөр зовж байгаа эдийн засаг хямралтай ажил дээр хөгжөөгүй нэ тэр бид нарт маш сайхан юм байгаа арчлал байгаа гэдэг ингэж ярьж болох. Бид манайхаас нэг хэсэг тэгж явсан шүү дээ. Манай өдөртөгч нар тэгж хэлж ирсэн тийм ээ. Тэр бол маш буруу төөрөгдөл байжээ гэдгийг ойлгох хэрэгтэй л. Ойлгож байгаа тийм бас хүмүүс. Одоо хүмүүс ойлгож байгаа гэж бодож байна. Манай
арчлалын 90 оны арчилсан хөдөлгөөн энэ ч мэдээж хувьсгал байсан үнэн. Гэхдээ тэрний цаана нөгөө нөлөөлөгч хүчин зүйлүүд чинь байсан шүү дээ. Бодлоо биш. Бодлоо биш байсан. Мэдээж ард түмэн бас ингээ хүсэж исэн юмнууд байгаа. Тэгэхээр бид нар үндэсний ашиг сонирхол, national interest гэдэг юм чинь бүхний дээр байна. Өөр хинч одоо тэрийг бид нар л тэрийгэ бодхоос өөр хинч бодохгүй. Тэгэхээр арчил гэж гадны одоо үзэл санааг, үзэл сурталыг хит шүтэж болохгүй. Өөрсдийнхөө өөрийн толгоогоор л тэрийгэ бүтээж хөгжүүлж явна. Яг нарийн ярих юм бол Монголын их Монголын үеийн арчил бол жинхэнэ арчлал. Тэр бол нарийн ярил. Одоогийн энэ өрнөд төвтэй энэ дэлхийн жанжилж байгаа энэ өрнөдийн үзэл санаан доторх арчлал бол тэдний л одоо ашиг сонирхлыг нэг тавьсан тийм зүйл байна. Цаагаараа нэг тий. Тэгэхээр одоо ингээд Монголынхаа тухай хоёлаа яриад юмараа. Монгол маань одоо ер нь ямар бодлого бариулвал зүгээрээ төвийг сагсан бодлого гэж ярьдаг те. Энэ боломжтой юм уу? Ер нь ямар хуу бодлого баримталчиж одоо энэ урт хугацаанд энэ байнгын амьд үлдэх тэмцэл өсөн өсөг алтан дүрм үүсдэг гэж те. Энэ дэр ямар бодлого бариул тун зүгээр өөрийн гэсэн толгойтой л байх гэдэг нэгдүгээр юм бэ. Өөрийнхөө л бусдыг харж тэгээд энэ дэлхийн үйл явдлыг өөрийнхөө толгоогоор үнэлж сэгнэж тэнд юу болж байгааг яаж байгаа бид хэрхэн одоо өөрийгөө амиа авч гарах уу гэдгийг бодохын тулд маш сайн судалж мэддэг байх хэрэгтэй. Олон улсын харилцааны бусад улсын явуулж байгаа бодлогыг одоо маш тийм анхааралтай ажиллаж мэдчих хэрэгтэй. Мэдээж манай хоёр их гүрний бодлого бол биднэрт маш чухал. Тэрнээс гадна энэ хоёр их гүрэн бас онцлогтой. Нэг нь бол маш том. Одоо хятад гэдэг энэ 1.1 тэрбум гаруй хүн амтай ийм ус. Тэгээд яг бодит эдийн засгийн хэмжээгээр бол дэлхийн нэг номерын эдийн засаг болчихсон. 2014 оноос одоо дэлхийн валютын одоо олон улсын валютын сан энэс гаргасан тооцоололоор бол Америкээс илүү гарсан. Бодит эдийн засгийн хэмжээгээр тийм ээ. Бодит эдийн засгийн хэмжээ тэр худалдан авах чадвараар тооцоосноор бол хятад бол дэлхийн нэг номерын эдийн засаг. За энэ том нөлөө манай улсын эдийн засч гэсэн 70-80% нөлөөтэй болчихсон. Экспортын 93% бол хятадаас хамааралтай болчихсон. За ийм том нөлөөтэй. Тэгээ манайхта бид нарт арьс өнгө гэж ил. Тэгэхээр энэ хүссэн үсээгүй хятадын дэргэд зэрэгцэн оршиж байхад л бид нар тэр нөлөөнд нь маш ихээр автж байгаа юм. Тэгэхээр энэ бол одоо бид нарт аюул заанал муу. Энэ бол хятадыг одоо муулж байгаа үг шүү. Муулж байгаа шүү. Ерөөсөө л геополитикийн логикоор л ийм зүйл тийм ээ. Тэгэхээр үүнийг бид нар маш сайн ойлгож энэ нөлөөллийг хэрхэн сөрөх вэ гэдгээл бид бодох ёстой. За тэхийн тулд ерөөсөө ингэж бид чинь нэг тийм их газрын арал шиг болчихсон ус шүү дээ тийм ээ. Хоёрхан усаар хүрээлэгдчихсэн. Энэ дотор яаж тэр хүчний тэнцвэрийг бий болгох вэ? Нөлөөллийн тэнцвэрийг авах вэ гэхээр Орос улстайгаа илүү их ойр байж хэвээр. Нэгдүгээр алтан дүрм юм. Яалтчгүй юу? Яалтчгүй тийм. Орос улсын нөлөө байсан учраас бид нар тухайн одоо 1930-аад онд 20-ад онд 30-ад онд Орос улс тэгээд Азад Япон улс гэдэг ийм хоёр хүчрхэг бүрэн мөргөлдөж байсан тэр хүчний мөргөлдөөний дундаас манай улс өөрийн тусгаар тогтнол олоод гараад ирсэн байхгүй юу? Тэгээд өөрөөр хэлбэл Оросын дэмжлэгтэйгээр бид тусгаар тогтнол олж авсан гэсэн үг. Тэгээд ингээд бодохоор энэ геополитикийн логикоор ингээд судлаад үзэхээр ерөөсөө манай тусгаар тогтнолын чинь гол тулгуур нь Орос улс болж байгаа. Орос улс хүчтэй нэг тав ингээд оршиж байвал манайх тусгаар тогтнолоо дагаад ингээд байлгаад байна. Хэрвээ Орос улс энэ дайн жишээлбэл энэ Украины дайн чинь зөвхөн Орос Украины дайн биш шүү дээ. Өрнөд ба Орос гэсэн ийм маш том дайн болж шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайнаас илүү том гэж хэлж болохоор зарим үзүүлэлтүүдээрээ. За. Энэ дайнд хэрвээ Орос ялгагдчихсан бол манай улсын тусгаар тогтнол баг шууд алгуул. Дагаал байхгүй болно ерөөсөө. Ямар ч баталгаагүй болох. Энэ бол геополитикийн ийм хатуу логик. Тэгэхээр бид нар энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Ойлгохгүй хүмүүс юм бас. Ер нь ойлгохгүй хүмүүс маш их байна. Маш их. Би энийг ийм нэлээд хэдэн жилийн чиглэл рүү орж судалж суралцаж байж тэр явцад ойлгосон зүйл л дээ. Тэгэхээр энийг бас хүмүүст залуу хүмүүст хэлхийг бодож явдаг. Хэлж ил явдаг л да. Тэгэхээр энэ л маш чухал зүйл. Тэгэхээр бид нар одоо арчлалаар замж эхлэхдээ Оросын үед чи бид нар дарлагдчихсан. Одоо л бид нар шинжлэхийн тусгаар тогтнол олж чадлаа. Арчил одоо бидний биднийг одоо тосгүй одоо аз жаргалтай
учруулнаа гэж ингэж нэг хэсэг итгэж баахан явсан. Одоо тэр бол худлаа юм байна гэдгийг өнөөдрийн дэлхий дээр болж байгаа үүмэн самуунаас шууд ойлгож эхэлж байна тийм ээ. Тэр бид өөрсдийгөө хүчтэй болгох. Тэг өөрөө хүчтэй байж ижил амьд орсон. Тэр хоёр их гүрний нөлөөллийг хэрхэн сөрөх вэ? Яаж одоо тэнцвэржүүлэх вэ гэдэг бол өөрөө хүчтэй байж аж. Оюун ухааны хүч, тийм үү? Үзэл санааны хүч, тэг мэдээж бас материал хүч, эдийн засгийн хүч. Тэгээд мэдээж батлан хамгаалах хүч. Энэ бүх хүч чинь биднэрт байж одоо өөрийгөө хамгаалж чадна. За өөрөө юуны тухай дурдлаа тийм ээ? Төвийг сахих гэж. Бид де факто төвийг сахиж ирсэн. Өөрөөр хэлбэл нэг тал руу хитэн гэж гүгээд орчихгүй. Гэхдээ барууныг дагаж нэлээд явсан бас тал биелдэ. Гэтэ нөгөө хүч нь хязгаарлагдмал юм болохоор тэгсгээд нэг айхтар дэлчиж чадахгүй тэгсгээд байгаад байсан болохоос биш. Төөрөгдөж явсан юмнууд байгаа. Тэгэхээр де факто одоо төвийг сахисан маягта албан шаардлага тийм байсан цаг байна. Ер нь бол мэдээж энэ зөв. Албан ёсоор одоо албан ёсны төвийг сахих гэдэг юм бол баг боломжгүй тийм. Цөөхөн хэдэн тохиолдол билдэ Швейцарын тэр чинь нөгөө нөлөөлөгч их гүрнүүдийн зөвшөлтслийн хүчинд болж байгаа. Эднийхийг яг ингээд ийм сахиулчих бараг төвийг сахиулах хоримд нь байлгая гэдэг. Тэрнээс өөрөө хүсээд нэг тийм болчихсон юм шиг. Гэтэ яг өөрийнх нь орлого хичээл зүтгэл байгаа. Тэр нь юу гэхээр зэрэг одоо тодорхой хэмжээний хүчтэй. Нилийн одоо өмнө самуун дэгдээгээд бас хөөхөн одоо төв утчаар тийм хүчтэй, өөрийгөө хамгаалах хүчтэй тийм байж байгаа төвхтөө тийм нөхцөлд нөгөө их хөрнүүч за энийг одоо энэ жижиг нөхрийг төвийг сахих гэдгээр нь явуулчихъя гэдэг. За төвийг сахилаа гэдэг зүгээр л одоо ингээд юу ч хийхгүй ингээл байж ийн гэсэн үг ерөөсөө биш. Батлан хамгаалалт төвийг сахиж байгаа улсуудыг жишээд түүхийг судлаад үзэхээр батлан хамгаалах маш хүчтэй. Нөлөө дайн боллоо гэхэд өөрийгөө хамгаалах чадвартай тийм улсууд байдаг. За манай хувьд бол төвийг албан ёсоор төвийг сахих боломжгүй л дээ. Гэхдээ одоо хэрэг дээрээ бодит байдал дээр төвийг сахих гэдэг маань ер нь өөрийн гэсэн толгойтой байна гэсэн үг л дээ. Яг тэр амьдрал дээрх тэр төвийг сахих бодлогыг сайн хэрэгжүүлэх ёстой. За миний зүгээр одоо энэ судлал энэ стратегийн чиглэлийг одоо судалж суралцж явахдаа ойлгож авсан нэг зүйл бол Умард Солонгос улс байна. Умард Солонгос улс бол манад маш сайн жишээ болох үз стратегийн тийм том амжилт олсон улс. Жижигхэн улс байсан. Тэгээ хуваагдаад нэг жижиг улс болсон. Тэгж явах явцдаа одоо өөрийнхөө хичээл зүтгэлээр цөмийн зэвсэгтэй улс болчихсон. Тэгээд чи одоо дунд стратегийн улс болоод гараад ирж штэ. Бүр тоглогч болоо тий. Тоглогч болоод гарсан. Дотроо аж үйлдвэр маш хүчтэй хөгжсөн. Өөрийгөө аваад явчихна. Хүнсний хангамжаа өөрөө хийчин. Хүчтэй зэвсэгт хүчинтэй. Энэ бол одоо хэдийгээр одоо ганцаардмал одоо олон 10 жил хүнд бэрхшээл зовлон туулаад явж байгаа ч гэсэн өөрийнхөө амийг ингээд хүчгээр авч явж чадж байгаа маш одоо хүчрэг болсон. Иймэрхүү жишээнүүдийг бид нар судлах хэрэгтэй. Хамаагүй арчил гэдэг дахиад байвал нэлээд тийм эвгүй экстрем юмруу ороод байгаа тий. Бантгансан тийм байдал руу орно. Одоо өнөөдрийн манай нийгэмд болж байгаа нэг олон завхрал юмнууд чинь тодорхой хэмжээгээр арчилтай холбоотой шүү дээ. Нөлөөлөл яваад байгаа тий. Би яг хойд солонгос ингээд яг бодогдлоо л да. Өмнө солонгосыг чинь аим хөгцсөн гоё гэ бодоод байдаг боловч яг ингээд очиж тарангууд цаашдаа ирээдүйн нь бас хэцүү амар юм харагдаад байгаа. Ер нь аюу хямрал бол өмнө солонгост ирэхээр байна. Тэнгүүд хойд солонгост маш их юм ингээд бүр тий. Хүч потенциалууд ингээд түүх яалч юм ингээд иргэдгэл юм байлаа л да тий. Нэг үе байсан бол нөгөө үе ингээд ундаг тий. Тэнгүүд одоо би нэг юм бодоод байгаа юм. Ингээд явсаар хагаад нэг чинь нэг төлөлт маягтай баг байсан тий. Баг Америк ингээд ноёлцсон тий. Барууных нь ноёлцсон байсан бол одоо ер нь энэ хятад ер нь баг ойрын хэдэн жил ер нь их эвгүй болох болов гэж бодоод байгаа юм. Баг ноёлох үед ер нь. За нэг туйлт гэдэг маань 90 оноос хойш Америк одоо хүчрэх хэвээр үлдээд гол өрсөлдөгч зөвлөлт тулууд бас задраад унжсан. Тэр цагаас эхлээд нэг хэдэн жил нэг туйлт цаг үе эхэлсэн. За яг 2000-ад онд гараад 2000-ад оны одоо 2000-ад он 2010 оны үеэс эхлээд Америк бас сулраад ихсэн л дээ. Яг тэр хугацаанд маш их бие тоосон. Дураараа маш олон дайн хийсэн. Тэгээд буруу юм явуулсан учраас үргүү зардал их гаргасан. Дотоод руу анхаараагүй одоо
мөнгөний хойноос гэх юм уу ямар ч зориггүй олон дайнуудыг өдөөгөөд хамгийн сүүлд Украины дайныг өдөөгөөд ингээд өөрт нь хүн дээр туссан. Тэгээ үндсэндээ 2017 оны үед гэж байгаа. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын одоо шинэ ерөнхийлөгч Трамп гарч ирснээр 17 оны 1 сарын 21-ээс гарч ирснээр дэлхийн ертөнц маань 19-аар 3 туйлт болж хувирсан л да. Тэгээ нөгөө 17 оны хүртэл үргэлжилсэн 1990-ээс 2017 онд хүртэл үргэлжилсэн тэр нэг туйлт цаг үе бол ингээд нураад унцсан. Нэг туйлт одоо цаг үе бол дэлхийн түгэд их ховор юм да. Их Монгол гүрэн бол их урт удаан. Тэр бол нэг туйлт цаг үе л дээ. Онуудаан жил үргэлжилсэн хамгийн урт хугацаанд тэр. Тэрнийг ерөнхийдөө Америк одоо үлгэр жишээ болгож тийм болёо гэж зорилго тавиад харамсалтай чадсангүй. Богинохон хугацаанд тэр үргэлжлээд одоо бол олон туйлт болчихсон. Тэгээд цаашаа энэ олон туйлт дэг журам хэрхэн бий болох вэ гэдэг тэр тэмцэл, тэр шилжилтийн үе одоо яваад байгаа. Тэгвэл юуг бас нэг туйлт болоод хятад бүгдийг яах нь. За тэгээ хятадын асуудлын хувьд болохоор Америкт шууд өрсөлдөж гарч ирсэн юм байна тийм ээ. Тэгээд Америкийн одоо хамгийн гол шүдний өвчин хамгийн гол дайсан бол хятад болж байна. Хятадыг одоо дарж авнаа л гэдэг. Тэгжээж нэг одоо гол өрсөлдөгч нь дарагдахаар зэрэг Тайван болон Оршин тогтнох боломжтой болно гэсэн. Хятадын гол амбиц болохоор Америкийн нэгдсэн улсын оронд гарч дэлхийн өөрийн одоо үзлээр, өөрийн үзмжээр дэлхийн дэг журмыг тогтооно гэсэн ийм амбиц мэдээж байгаа. Тэрнийг хятад өөрсдөө үүсгсэн ч гэсэн угаасаа тэр тийм ийм хүчрэг болсон улсууд тийм амбиц байх нь зам ёсны юм аа гэж геополитикт үздэг. За тэгэхээр одоо бол Америкийн нэгдсэн улс хятад хоёрын хооронд өрсөлдөөн бүх талаар маш идэвхтэй явагдаж байна. Технологийн талаар, эдийн засгийн худалдааны дайны чиглэлээр, за бусад үзэл сурталын чиглэлээр, за тэгэл бусад одоо улсуудад нөлөөлөл тогтоох чиглэлээр, жишээлбэл сая Японы жишээ хэллээ. За манайд ч гэсэн ялгаагүй байх. Ингээд явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бүхний бид нар маш нарийн тэгээд мэрэгжлийн үүднээс мэдж байх хэрэгтэй. Тэнгүүд нь одоо яг нэг ийм л ойлголт үүсэж байгаа байхгүй. Америк ингээд яг нэг хүсээг одоо хичнээн ингээд хичээгээд байгаа ч гэсэн ингээд сулраа те. Хүсээг ингээд хятад ингээд түрээд эхлэн. Тэнгүүд энэний дараачаар юу өрнөх бол гэж бас зэрэнд бодогт одоо ингээд Орос хятад хоёр юу н буцаад ирнэ ямар байдалтай болох вэ? Буцаа сөргөлтгүй энэ хоёр юу н. За энэ нэлээд хол юм ярьчлаа. Хятад Америк нэг номерын улс тэрний шууд өрсөлдөгч нь хятад байна. Энэ хоёрын хооронд явж байна. 3 дахь улс нь бол Орос. Гэтэл өнөөдрийн хүртэл одоо ялангуяа Байдены зас захиргааны үед Америк улс бол хятад руу анхаарах хэрэгтэй батал Оростой шууд дайн хийгээд тийм ээ төлөөллийн дайн хийгээд тэгээд нөгөө бусад холбоотон улсуудаа татан оролцуулаад дэлхийн том дайн болгоод ингээд яваад өглөө шүү дээ. За энэ дээр үндсэндээ одоо стратеги судлаач нар их шүүмжилдэг. Ямар ч хэрэгцээгүй ийм дайн хийж тэгээ өөрсдийнхөө хүчийг сулрууллаа. Тэгээ энэ дайныг хийснээр өрнөдийн одоо хүчгүй сул тал Оросыг дийлж чадахгүй байх тэр талууд нь олон талаар илрээд эсрэгээр Оросыг хүчрэх болгоод авчлаа шүү дээ. Бараг тийх гэдэг. За уг нь бол зүүн бол хятад руугаа л анхаарлаа тавьж явах ёстой атал. Тийм одоо стратеги алдаа гаргасан гэж шүүмжилдэг стратеги судлаач нар байгаа. Одоо Трамп бол энэ алдаагаа заснаа гэсэн маягтал хятад руу одоо гол анхаарлаа төвлөрүүлж байна. Тэгээд энэ тэмцэл цаашдаа яаж өрнөх вэ гэдгийг одоо сайн судлах ёстой, онол үзэх ёстой, түүх тэр онол дээр онлоо ашиглаад түүхийг анализуудыг хийх ёстой. Тэгэх юм бол за иймэрхүү таамаглууд илүү магадaltaй юм байна гэдээ янз бүрийн онлайн таамаглуудыг гаргаж дэвшүүлж одоо хилцэх боломжтой юм. Тэгээд улс орноо тэр дунд яаж тэр дунд тэгээд өөрийнхөө улсыг хэрхэн авч явах вэ гэдэг юм бодно гэсэн үг тийм. Одоо манай энэ Монголын одоо энэ улс төрчдийн зөвлөхүүд нь яг ийм нарийн сайн геополитик судалдаг хүмүүс юм байдаг болоо тань талаар мэдээлэл байгаа. Таныг ингээд урьжсэн тохиол байгаа. Би бас тэнд байгууллагууд дунд нь ажиллаж байсан одоо тохиол байна. Тийм. 17 оны сүүл 18 19 2 жил одоо үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байлаа. Тэнд шинжээчээр тэнд мэрэгжлийн одоо баг байна. За тэгээд манай одоо аюулгүй байдлын институтууд байна. Институт стратеги судалгааны хүрээлэн за батлан хамгаалах яамны бүтэц
За тэгэл одоо мэдээллийн салбарынхан гэл ингэ тийм ээ. Тэгээ судалгааны хүрээлэнгүүд, их сургууль энэ олон энэ салбар чинь ингээл судалгаанууд явагдаж байгаа. Мэдээж манад одоо мэрэгжлийн тал дээр дутагдaltaй юмнууд байгаа. Яагаад гэхээр зэрэг жижиг улсад одоо тэр их гүрнүүд чинь тэр бодлогоо тэр болгон мэдүүлэхийг хүсдэггүй. За энэ аюулгүй байдлын яг ийм чиглэлийн мэрэгчнүүдийг одоо шууд бэлдэж өгөөд байдаггүй. Тэр улс орн өөрөө л одоо өөрсдөө бэлдэх ёстой. Тэр утгаараа манайх бол ерөнхийдөө одоо чадвархын хувьд ямар хуу ус үлээ тийм ээ. Тэрнийгээ дагаад манай энэ аюулгүй байдлын одоо судалгааны салбар нэг сайн бас биш л дээ. Гэхдээ энэ дэлхий чинь маш хурдтай ойрын үед ингээд өөрчлөгдөж байна. Тэрний дагаад одоо манай салбарынхан төр засаг энэ дээрээ мэдээж анхаарч байгаа. Тийм ээ. Тэр хэмжээгээр одоо чадвах нь үжижл байгаа. Хөгжүүлэх ёстой өөр арга байхгүй. Санхүүжилт нь ер нь хэр бол санхүүжилт мэдээж одоо боломжоор гаргаж байгаа хаа гэж найдаж байна тийм ээ. За тэгээд өнөөдөр хүрэлцэн ирж Geopolitics-ийн тухай одоо ерөнхий мэдлэг өгсөнд баярлалаа. Таны өгсөн номыг уншийдгүй. Тэгэхээр энэ Geopolitics-ийн ерөнхий ойлголтыг авахд тэр хамгийн хүчрхий зэвсэг Geopolitics саяны тэр ном. За энэ Америкийн нэгдсэн улсын одоо стратегийг тайлбарласан классик ном байна. За энэ бол инх тайвны газар зүйгээд энэ Speakman гэдэг одоо сонгодог Geopolitics-ийн одоо 3 том фигурийн нэг хүний одоо 1943 онд бичсэн юм сонгодог ном л доо. За энэ номыг одоо манай хүрээлэнгээс орчуулж гаргасан. Энэ орчуулагч нь бол одоо энэ ерөнхийдөө Зандан Шатрын байна. Тэгээ энэ хүн нөгөө их хурлын даргын тэр болоог байхдаа бид хоёр бас Geopolitics-ийн чиглэлээр санал сольждаг энэ төр байсан. Тэгээд Зандан Шатар дарга нэлээд хэдэн жилийн өмнө Станфордод одоо Geopolitics-ийн чиглэлээр судалгаа энэ хийж байхдаа энийг орчуулж байсан гэдэг ингээд орчуулсан одоо дуусаагүй зүйлээ биднэрт өгөөд бид нарыг редакторлож анахаас одоо хэвлэж гаргасан юм. За энэ дээр бол Америкийн нэгдсэн улсын өнөөгийн одоо стратегийн, геостратегийн гол логикийг тайлбарлаж бичсэн байна. Энэ бол их чухал ном. Гадуур худалдаанд байгаа. Нэр нь их үгнэх гоё юм а те. Инх тайвны газар зүй гэдэг. Тийм, инх тайвны газар зүй. Ерөнхийдөө инх тайвны Geopolitics утгатай үг л дээ. Японочууд бол инх тайвны Geopolitics гэж орчуулсан байна лээ. За энэ одоо дэлхийн топ төвшний стратегч Эдвард Лутвак гэдэг хүний бичсэн ном. 2018 онд монгол хэлний орчуулж гарсан Хятадын стратеги. Өнөөдрийн их бүрэн Хятад улс одоо ямар стратеги явуулж ирв гэдгийг анализ хийсэн юм байна. Энэ бүр их чухал юм гэж боддог юм. Яа тэр яг манай ажилт болсон тэрээс те ийм хүмүүс уншаад. Тэгээд дэлхийн жаглагч их бүрэн Америкийг сандаргаж байгаа Хятад улс ер нь ямар бодлого явуулж дэлхийн одоо арчилтай орнуудад арчилыг нь хэрхэн ашиглаж өөрийнхөө нөлөөллийг тогтоож байна вэ гэдгийг Австралийн жишээн дээр энэ Австралийн философч Клайв Хамилтон гэдэг хүн их нарийн судалгаа хийж бичсэн юм ном ба. За энийг уншаад Монголыгоо ингээд иргэн тоороо ингээд харах юм бол бидэрт бас олон зүйлүүд бодогддог. Тэгээ хэдийгээр одоо манай хөрш улс Азаас одоо ийм хүчрхэг улс төрөн гарсан нь мэдээж бахархамжтай сайхан зүйл боловч яг манай аюулгүй байдал эрхэн нөлөөж болох вэ? Эрхэн нөлөөж байна вэ гэдгийг бодоод үзэхээр бас одоо нэлээд юм бодогдуулна биднэрт. Тэгээ бид нар бол бүх улс биднэрт дайсан гэдгийг мартаж болохгүй. Тийм ээ. Алтан дөрөв. Тэгээд өөрөөгөө л хараамай л бодох ёстой. Тэгээ энэ хоёр их гүрнийхээ нөлөөлөл энэ юмыг дэ сөрж яаж урт удаан хугацаанд амьдрах вэ? Өг дээдсийнхээ бүтээж биднэрт үлдээсэн агуу их түүхийг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгээ бид нар энэ их гүрнүүдийн бодлогыг нарийн сайн судалж байж л ойлгож мэдж байгаа юм гэсэн тийм ээ. Энэ нөө би бүр яг уншигээ боддог усахгүй. Таны ингэ нэг юм дээр тавьдаг байсан тийм. Наад номууд ч өөрт чинь биелгийлээ. За энэ ном одоо зүгээр танилцуулъя. Би энэ Монголын нэг эрдэмтний одоо бичсэн их зузаан ийм ном байгаа. Тийм Nomadic Leviathan гэдэг. Ийм ном. Нүүлжтийн их төр гэж орчуулсан. Би тэгээ энэ Leviathan гэдэг бол ийм хүчрхэг одоо мангас их маягийн утгатай үлдээ. Тэгээд Leviathan гэдэг ийм
том эрдэмтний тийм одоо төрийг Хоббсих байна уу да төрийн одоо тийм төрийг төлөөлөж гэсэн үг гэдэг. Тэгээ энэ бол төрийг төлөөлж нүүдэлчдийн төр гэсэн утгаар энэ утгатай. Тэгээ энэ их сургуулийн Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн Мөнх Эрдэнэ гэдэг түүхч антропологч эрдэмтэн хэдэн жилийн өмнө гаргасан юм ном. За энэ дээр бол Монгол төрийн үүсэл гарал тийм тухай энэ дэлхийн эрдэмтдийн одоо гаргаж тавьж байсан онол судалгаануудыг одоо бут цохиж буруу гэдгийг нотолж гаргасан ийм том одоо дэлхийн хэмжээний том дөрвтэй юм бүтээл. 600 хуудас 500 хуудастай ийм том ном. Энэ бол Монголын төр одоо монголчууд ер нь өөрийн гэсэн төрөө бүтээж бий болгож хинээс ч хаанаас ч заалгааг өөрсдөө бүтээж тэгээ тэр нь дэлхийн түүхэнд нөлөөлж ингэж явж исэн түүхтэй гэдгийг одоо нотолж гаргасан ийм том агуу том бүтээл. За үүнийг бол манай залуучууд унших хэрэгтэй. Цаг зараад. За мэдээж энэ бол одоо мэрэгжлийн хүний бичсэн их хүнд хэллэгтэй хүнд ном. Гэхдээ цаг зараад унших юм бол ойлгох боломжтой. За энийг одоо хэлэх байна. Ерөнхийдөө нэг төсөөл байгаад байгаа байхгүй. Монголын эзэн түүх чинь нэг тийм одоо энэ гүрнүүдээс их тийм өөр философитой те нэг тийм бас нэг юм байгаллаг юмнууд айгүйх бас байдаг те. Ерөнхийдөө юм монголчууд тухайн үед одоо манай зарим одоо философчид хүмүүс монголчууд ямарных нь мэдлэг байсан юм бид нар чи юу ч байгаагүй тэр зэрлэг гарууд авчиж байгаа нэг тийм болчихсон гэж тэр шиг хотлоо юм ерөөсөө байхгүй. Яг тэрний жинхэнэ эсрэгээр нь ойлгох хэрэгтэй. Өнөөдрийн энэ барууны өрнөдийн одоо соёл иргэншил ярьдаг тэр төрийн тухай энэ ойлголтууд чинь манай тэр их Монголын одоо төрийн мэдлэг яаж юу ерөөсөө өчүүхэн жижиг юм. Бараг энэ өрнөдийнх нь чи яг бас хэрцгийтэй. Манайхнаас одоо суралцсан ба төрийн талаарх энэ геополитик төрийг авч явах улс орныг одоо жанжлах тийм ээ дэлхийн дэг журмыг бүтээх юмыг манайхнаас суралцаад. Гэтэ суралцахдаа нэг за нэг 30% нь үрсэн юм үгүй юм бүү мэд. Наадлын юмнуудыг авсан. Наадлын юмнуудыг аваад ингээ хийсэн юм бантан болсоор байгаад ингээ өөрийгөө мөхөөг шат руугаа орж ийн удаа гэж би бодож байгаа. Ер нь. Монголчуудын бүтээсэн тэр их Монголын даяарчлал бол өнөөдрийн энэ өрнөдийн даяарчлалтай харьцуулахад бол хамаагүй илүү гүн гүнзгий өргөн утгатай тэгээд их тийм хүмүүнлэг тийм. Тийм харин надад энэ тийч бодогддоггүй. Тийм дэг журам байсан байна лээ. Тэгээд бид нарт бол түүх рүүгээ гүн гүнзгий өнгөж судлах тийм шаардлага байгаа. Танай подкастад амжилт хүсье. Энэ талын мэдлэгийг аль болох өргөнөөр түгээн дэлгэрүүлээрэ. Манай залуучууд өрнөдийн шүтэх цаг чинь өнгөрсөө. Өрнөдийн арчлалыг одоо хэд нэг шүтээд хэрэггүй. Тэрийг бушуухан таних мэдээд өөрсдийнхөө л одоо өөрсдийнхөө толгоогоор нийгмээ бүтээж, энэ арчлалаа бүтээж явах хэрэгтэй. Яг үнэ. Би бүр нэг гадаад дахт айгүй мэдэрсэн аахгүй. Гадаад хүний нутагт явахдаа Монголын нэг тийм гүн гүнзгий нэг өөр юмнууд байдгийн байна да гэдэг нэг цаагаар айгүйх мэдэрсэн. Хүн гадаад гарахаар их оронч болдго шүү дээ. Тэгээд эндээс л одоо ингээд өдөөлт аваад ингээд толгоо нааш эхэлдэг. Би ч муу ялаагүй тийм. За ингээд танай ажилд амжилт хүсье. Танд маш их баярлалаа. Ийм ном. Энэ номуудаа уншаад дараа хоёлоо харьцаараа өрнөдөө за. Бас парт 2 яхаа. Энэ номуудыг уншсныхаа дараа. За маш их баярлалаа. Ийм их ном өгсөнд баярлалаа хаа тий. Номын цагаан боён дэлгэрэг. Амжилт хүсье. Баярлалаа та бүхэндээ тий. За баяртай.